Сайн байцгаана уу. Би Monarty стартапын ментор Бүжэн. За манай Monarty стартап маань бол 5 сарын хугацаанд маш шаргуу ажиллаад бид нэр сая 20 дугаар сарын 9-нд вебийнхээ нээлтийг хийсэн байж байгаа. За манай веб маань бол та бүхнийг урлагийн ертөнцөөр аялуулж, виртуал галерей, мөн уран бүтээлчид, хэрэглэгч, цуглуулагчдыг холбох гүр болсон арт маркет. За мөн урлагийн боловсрал олгох боломжтой арт терапи хөтөлбөрүүдийг бол санал болгодог ийм онцлогтой байгаа. За бид нэр хэдийгээр богино хугацаанд ажилласан гэсэн бид уран санд маань бол бас анхныхаа үзэсгэлэнгээ саяхан нээж ийн мөн олон уран бүтээлүүд бол дэлгэн үзүүлж байгаа ийм боломжийг нээсэн. За манай хамт олон бол цаашдаа NFT, Metaverse гэдээ бас энэ чиглэлээр хөгжиж байгаа технологийн хөгжилд хөл нийлүүлж алхаж Монголынхаа урлагийг дэлхийд хүргэх, дэлхийд таниулах ийм гоё ажлуудыг санаачилж хийхээр төлөвлөд байгаа. Тэгэхээр та бүхэн бас манай Monarty стартаптай хамтарч ажиллаж хөрөнгө оруулаарай. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Оюун Цэцэг гэдэг. Вау, маш их баярлалаа. Бүр илүү чанга ташаадгөө. Маш гоё урам өгч байна. Өнөөдөр та бүхний өгж байгаа алга ташаалт манай стартапуудад маш их урам өгч өгж байгаа. Тэгэхээр манай хэд бас өргөжлөлөд өгөөрэй. За окей, ингээд пич эхлэе. За намайг Оюун Цэцэг гэдэг. Тэгээд Monarty компани үүсгэн байгуулагч өнөөдөр миний бие та бүхэнд Монголын төрслөг урлагийн дижитал иргэн танилцуулахад бэлэн болсон байна. Та бэлэн үү? Окей. За. Thank you. За тэгэхээр хамтдаа нэгэн сонирхолтой зургийг харцгаая. За таны хувьд энэ урлагийн бүтээл мөн үү? За би хариултыг танд өөртөө нүлдээ. Тэгэхээр төрслөг урлагийн салбарт 2019 онд маш сонирхолтой нэг үйл явдал болсон. Энэ юу вэ гэхээр нэгэн уран бүтээлч энэхүү бананыг хан дээр наагаад энэ бол урлагийн бүтээл гэж олон нийтэд зарсан байна. Маш олон шууган болсон. Гэхдээ хамгийн сонирхолтой нь $120,000 энэ урлагийн бүтээлийг авахын тулд нэлээд олон хүмүүс тэмцэлсэн байна. Тэгээд эцэст нь энэхүү бүтээлийг одоо урлагийн бүтээл болсон учраас би бүтээл гэж хэлж байгаа. Урлагийн бүтээлийг бол авсан байна. За тэгэхээр магадгүй танд яагаад гэдэг асуулт гарч ирэх байх. Урлагийн талаар ярих хүмүүс дандаа яагаад гэдэг асуулт надаас маш их асуудаг. Энэ зүгээр л энгийн нэгэн банан хан дээр насан тэгэл боллоо тий. За миний хувьд арт терапист мэрэгчлээ. За энэ мэрэгчлийг эзэмшээд хүмүүстэй уулзаа явж хахад дандаа нэг төрлийн асуудал ирдэг. Бас өөртөө хариулдаг хүмүүс юу вэ гэхээр би бол урлагаас маш хол хүн. Ер нь урлагийг ойлгох маш хэцүү. Ялангуяа уран зургийг хараад хүмүүс маш юм том философи юм яриад байдаг. Би юусоо ойлгодог гэж ярьдаг. Тэгвэл тэр хүмүүс тандаж миний хэлэх юм юу байдаг вэ гэхээр нэгэн асуултыг би асуудаг. Та үнэхээр урлагаас хол байдаг гэдэгт итгэлтэй байна уу гэж асуудаг. За үүний шалтгаан юу вэ гэхээр бидний амьдралд урлаг аль хэдийнэ ойртчихсан байгаа. Үүний илэрлэл нь бол бидний мэдэх хөгжмийн урлаг. Хөгжим сонсгоор нэг өдөр ч өнгөрдөг те юм байна. За тэгвэл нэгэн сонирхолтой баримтыг хэлмээр байна. Хөгжмийн урлагаас илүү дүрслэх урлаг хүний сэтгэл зүйд, бие махбодод, оюун санаанд 3 дахин эерэг үр нөлөө үзүүлдэг. За энэ нь урт хугацаанд хувь хүний хүмүүжил, боловсрол, бүр соён гэрэл нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ бидний амьдралд энэ дүрслэх урлаг гэдэг маань маш хол байсаар байгаа. За үүний гол шалтгаан бол ерөөсөө л хөгжим шиг энгийн атлаа хялбар биш байгаад оршиж байгаа. За тэгвэл бид дүрслэх урлагийг танд маш энгийн бөгөөд хэлбэрээр ойртуулах Монголын нэгэн арт платформыг бүтээгээд байна. Энэ бол Monarty. Monarty бол Монголын төрслөг урлагийн нэгдсэн арт платформ байгаа. Ингээд та бүхэндээ платформынхаа танилцуулгыг хүргэж байна. Oh sorry. Та нараа минь хүлээлттэй байсан уу? Ихтэй мартаагүй шүү. За тэгэхээр энэхүү платформ мэдээж ямар асуудлыг шийдэж байгаа юм гэдэг нь маш чухал тийм. За бид Монгол уран бүтээлч тулгамддаг, өөрийгөө олон нийтэд таниулах, бүтээлээ хурдталдах, за олон улсад гарах энэ асуудал дээр бид нар туслахаар зорж байна. За нөгөө талаар эцэг хэрэглэгч буюу танд за бас бидний ирээдүйд хэрхэн яаж урлагийн боловсролыг тэгш бөгөөд хүртээмжтэй авах юм бэ гэдэг дээр хөтөж гүр байхаар болж байгаа. За ингээд энэ платформ нь хэрхэн яаж энэ өгөөжийг өгөх юм бэ гэдгийг хамтдаа харцгаая. Monarty бол Монголын дүрслэх урлагийн нэгдсэн арт платформ юм. Энэ бол уран бүтээлч урлаг сонирхчдыг холбох дижитал гүр. Monarty платформд Монголын дүрслэх урлагийн анхны виртуал артланд байршаад байна. Энэхүү артланд нь виртуал орон зайд байрших нийт 60 га талбайг эзлэх бөгөөд олон нийтэд урлагийн боловсролыг олгох урдан буюу бүтээлийн сан өмрөг, боловсролын төв галерей, шилэн галерей, алдрын танхим, арт терапи танхим, ивент холл гэсэн хэсгүүдээс бүрдэж байна.
Мөн артист, цуглуулагч, соёл урлагийн байгууллагуудад зориулсан арт хаусуудыг байршуулж, хөгжлийн эзэмших боломжийг олгосноор урлаг сонирхогчдод виртуал галерейгаар аялах боломжийг олгож байна. Арт маркет буюу бүтээлийн хөдөлгөөн цангаас уран бүтээлчдийн ертөнцтэй танилцах, тэдний бүтээсэн үнэт бүтээлүүдээс хүссэн бүтээлээ бийт, хэвлэмэл, мерчант, захиалгаар худалдан авах болон хүргүүлэх үе таалгыг нэв. Онлайн арт хөтөлбөрөөр хувь хүнд урлагаар дамжуулан суурь төлөвчлийг олгох үндэсний онлайн хөтөлбөрийг боловсруулан хүргэж байна. Монартын Монголын дүрслэх урлагийг хил хязгааргүй түгээж, оюуны болон сэтгэлийн таашаалыг мэдрүүлэх орон зайтай байх болно. Маш их баярлалаа. Тэгэхээр манай платформ өнгөрсөн 2 сарын 9-нд нээлттэй хийсэн байгаа. За дэлхийн чиг хандлагыг харуул бид яагаад энэ платформыг хийх болсон юм бэ гэхээр 2020 онд буюу яг пандемик үеэр дэлхийн томоохон хэмжээний 500 гаруй соёл урлагийн байгууллагууд үйл ажиллагаагаа яг энэ виртуал арт концепцээр шилжүүлсэн байгаа. Яагаад тэгэхээр урлагийг хүртээмжтэй хил хязгааргүйгээр хүнд ойртуулах зорилгоор. За тэгвэл манай платформ дотоодын зах зээлд нийт 900 мянган хэрэглэгчд хүрэх бүрэн боломж байна. Уран бүтээлчд болон соёл урлагийн байгууллагуудаас энэ дээр байна. Мэдээж бид нэр дэлхийн зах зээл рүү гарах нь. За өрсөлдөөн буюу салбарын яг хөгжлийн хувьд харах юм бол манай Монартын маань болохоор анхдагч байгаа. Бид нар Монголд анхны арт ландыг бүтээснээрээ онцлог даваа талтай байгаа. За баг хамт олонны хувьд буюу яг өнөөдрийн та бүхний харж байгаа энэ арт ландыг бүтээсэн багийн хувьд нийт 5 гишүүнтэй миний хувьд үүсгэн байгуулагч байгаа. За манай багийнхан бүгд урлагт маш их хайртай, урлагаар бас нийгмийг өөрчлөх хүсдэг залуусын нэгдэл байгаа. За яг дүрслэх урлаг, контент маркет болон за технологи дээр 7-аас 10 жилийн туршлагатай баг хамт олон байгаа. За одоогийн байдлаар бидний 1 сарын хугацаанд хийсэн амжилтыг харах юм бол 40 гаруй уран бүтээлчтэй бид нар гэрээлсэн байна. За 270 гаруй бүтээлийг веб дээрээ байршуулад аль хэдийн олон нийтэд бол хүрсэн байна. За дотоодын буюу уран бүтээлчдэд зориулсан артистийн виртуал галерейнуудыг хүргэсэн байна. За хамгийн том онцлог мэдээ гэвэл бид нар 2022 оны 8 сарын 3-нд 20 орны 200 артистийн дэлхийн Азийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн виртуал энэ арт ланд дээрээ хийгэр болсон байна. Тэгэхээр Монарти бол дэлхийд аль хэдийн хөлөө тавьсан гэсэн үг. За ингээд бидний борлуулалтын төсөөллийг харуул 2026 оны байдлаар манай дийлэх борлуулалтын орлогын сувгийг арт галерейн түрээс болон борлуулалт эзэлж байгаа. За ингээд 2023-аас 26 онд нийт 5 жилийн хугацаанд 2.5 тэрбум болох бүрэн боломжтой гэж харж байна. Ингээд та бүхэнд компанийнхаа 15%-ийг 250 саяар санал болгож байна. За ирээдүйн төсөөллийг харах юм бол одоогор бид нар арт ландтай байна. За тун удахгүй бид нар вершн 2-аа гаргана. Бид нар уран бүтээлчдэд илүү хүртээмжтэй байх зорилгоор өөрсдийнх нь яг артист админ системийг бас нэвтрүүлж байна. За мөн үндэсний онлайн арт хөтөлбөрийг хүргэж Улаанбаатарт байгаа хөвсгөл байгаа хүүхдүүдэд яг эрх тэгш урлагийн боцлыг хүргэхээр зорж байгаа. За ингээд мөн тун удахгүй аппликейшн маань AR болон дуудлага худалдаа хийх боломжтойгоор гарна. Эцэст нь энэ цаг үе бүгдээрээ метаверс руу явж байгаа. Гэхдээ энэ бол нэг төрлийн сувг байгаа. Ингээд Монголдо мета арт ландыг бас бүтээгээд дэлхийн хэмжээний арт биналуудыг манай виртуал дээр хийх бүрэн боломжийг бид нар бүрдүүлэхээр зорж байгаа. За ингээд хамгийн ухаалаг бизнес эрхлэгч, урлаг төрөнг оруулдаг. Урлаг бол зах хязгааргүй уурхаа гэж ярьдаг. Ингээд Монголын төрслөх урлагийн нэгдсэн арт платформ мөн дэлхийд холбох баян бүрдийг эзэмших эрхийг танд бид олгож байна. Та бүхэнд маш их баярлалаа. Монарти компани үүсгэн байгуулагч Оюун Цэцэг байлаа.